Сайн байцгаана уу үзэгчдээ One Design нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Би та бүхэнд архитектор, дизайнеруудын бүтээлүүдийг онцлон танилцуулан дизайны салбарын шин сонин мэдээллийг хүргэхийг хичээдэг лээ. Ингээд манай энэ удаагийн дугаараар соёо гэдэг чинь шагаа кинесээ доош. интерьер дизайн булангаараа бидний сайн мэдих модерн намад сүлжээ рестораны интерьерийг хийсэн уран бүтээлч, сэлбэрч Даваа Баатартай уулзах болно. I only miss you when I'm breathing. I only need. Бид луу жилийн шилдэг барилгуудыг цувралаар танилцуулж байгаа лээ. Энэ удаад Coyote компани One Residence хотгоныг танилцуулж байна. I don't want it tonight. Интерьер дизайн болон эхэлж байна. Энэ удаад бидний сайн мэдих Монгол хэв маягийг орчин үеийн чиг хандлагатай хослуулан шинэлэг төрхийг бий болгож чадсан модерн намад рестораны интерьертэй танилцж, энэ ажлыг анхнаас нь одоо хүртэл гардан гүйцэтгэж байгаа уран бүтээлч, сэлбэрч Даваа Баатартай энэ булангаараа уулзгална. Ингээд модерн намадсын интерьертэй хамтдаа танилцъя. And I can't see today, and I can't see tomorrow. You're burning out my head and in my brain it's going wrong. And I will live today, and I will live tomorrow. No matter what is said or done, even if it's going wrong. Even if it's going wrong, even if it's going wrong. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ One Design нэвтрүүлгийн интерьер дизайн болон эхэлж байна. Ингээд модерн намац гэхээр хүн бүхэн модерн намац шүлжээ ресторан байдаг гэхийг мэднэ. Харин модерн намацын доторх интерьер дизайныг хэн хийдэг вэ гэхээр харин хэн хүн бүхэн төдийлөн сайн мэдгүй байх. Ингээд бид та бүхэндээ модерн намац рестораны интерьер дизайныг гаргасан уран бүтээлч, сэлбэрч Даваа Баатартай та бүхнийг уулзуулъя. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Чамд ч гэсэн өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр таны хамгийн анхны одоо модерн намац рестораны сүлжээ рестораны хувьд авч үзэхэд хамгийн анхных нь одоо сүлжээ эхнийх нь одоо дэлгүүр ресторан байгаа штэ. Энэхүү рестораныхаа доторх интерьер дизайныг сэлбэрч гэдэг юм уу те уран бүтээлийг яаж анх хэлж хийгээд одоо энэ ресторанд одоо интерьерийг нь гаргаж бий болгосон юм. За яг энэ модерн намац рестораныг одоо
хийдэг гэхээсээ илүү эхэлж хэлэхэд одоо модерн намад сүлжээ рестораны ерөнхий захирал 9 мөх гэж хүн байгаа. Тэгээ 9 мөх хоёр одоо дээрвийн танилуд яг интерьер хийхээс өмнө би одоо сургууль төгсөөд одоо юуны төртгөөрлийн сургуулийг Сэлбэрчний мэргэжлээр төгссөн. Тэгээд одоо скаутын холбоо гэж анх байхад тэдний захиалгаар юм хийдэг байсан. Тэгээд одоо эсмөх маань рестораны одоо юунд бизнес төл тавиад тэгээд одоо хоёулаа ийм хийж үзье гэдэг. Тэгэл хамгийн анх тэгжил одоо интерьерт орсон гэх юм уу. Тэгээд эхлээд нэг кафе хийжсэн. Тэгэл тэрнээс эхлээл модерн намац 1 2 одоо баг Монгол хамгийн их сүлжээ ресторант болчиход байгаа шиг байна тий. Тэгэл одоо эдний яг сүлжээ рестораны интерьерийг л одоо хийж байгаа да. Модерн намац ресторан гэхээр сүлжээ ресторан одоо бий болсон байгаа. Яг энэхүү одоо хүн болгон мэдж байгаа те уламжлалт хэв шинж авих байдаг шүү дээ те хаасаж харсан гоё бүтээл сэлбэрүүд одоо маск байх жишээтэй. Энэхүү санаагаа яг нэрэж гэдэг нь рестораныхаа санааг яаж ингэж уламжлалт хэв шинжийг бий болгосон бэ? Яг хоо энэ тал дээр бол одоо яг модерн намац ресторан гэдэг бол яг миний санаа бол биш. 9 мөх захирлын санаа. Тэгээд 9 мөх маань өөрөө модерн намац ресторан гэдэг одоо хийе. Одоо би тийм ресторан нээж байна. Одоо рестораны бизнес төлөв явж байгаа. Тэгээ одоо энэндээ одоо тэрний миний хийдэг мэрэгжлийн одоо миний хийж байгаа юмнуудаа одоо онцлог нь жишээлбэл одоо материалын хувьд ч гэдэг юм уу те Монгол гэхлээр мод одоо арьс сүс төмөр үндсэндээ байгалийн материалууд их ордог. Энэ нь одоо миний хийдэг ажилдаа илүү их тийм дөхөн байсан болоод намайг сонгож авсан байх гэж байна. Тэгэхээр хоёлоо ингээд таны урланд ороод ирсэн байж ингээд ийшээ тийшээ хаа сайгүй харсан таны ингээд үнэхээр сайхан хүч хөдөлмөр зарсан бүтээлүүд их байна л да. Тэгэхээр бүгднгийн та ингээд гараараа ингээд сэлээд уралдгуу те энэ сэлбэрийнхаа тухай үзэгчдэд танилцуулбал. Би одоо төртгөөрлийн сургуулийг сэлбэрийн мэргэжлэр төгссөн. Цог 2 багшийн удирдлагын дор. Тэгээд одоо модерн намац ресторан яагаад миний энэ хийж байгаа юмтай их одоо илүү хоршоод уялдаа холбоотой байгаад энэ үйл яг тэр нэг бид миний хийж байгаа материал жишээлбэл яг тийм байгалийн натурал материалаар хийж байгаа. Нэгдүгээр тэгээд одоо нэг модерн намац гэдэг одоо жишээлбэл сүүлийн үед ресторанууд нөгөө Монгол ихлээр л бүр нэг гэрч гэдэг юм уу хит их тийм те хуучин нүүдэл тал руу аваад байдаг. Тэгээд тэр хэв шинжийг жоохон эвдэж одоо арай тэр нөгөө Монголын үндэсний имийг модерн абстракц одоо аль чиглэл рүү байж гадныханд ч юм уу монголчууд харахад уламжлалт биш арай илүү сонирхолтой байх үүднээс одоо хэв шинжээ жоохон өөрчилж. Гэхдээ Монгол гэдэг одоо хутгах санаагаа алдахгүй тулд тэгж л хийдэг те. Цааны ресторан байна. Нэсээ ингээд үүднийхээ хэсгээс логотойгоо хэлчихэж байгаа. Нөгөө манай үндсэн модерн намац сүлжээ рестораны маань яг үндсэн лого. Ингээ хүлээ авалт дэсгүүд ингээд бүх юмудаа дандаа л бүгдийн ихэнх нь модоор хийсэн гэж бодож байгаа. Одоо нөгөө хөшиг маань Монгол гоё хий угалцсан ханы хийтэй гэдэг шиг юм л арай зөөлөн материалтай. Тэгээд ийм шиг юм болж байгаа. Энэ заалмаа. Жишээлбэл одоо гэрлэн ихэд бас ингээд яг өөрийнхөө суурин юугаараа мөртөө хоорны баримтлагаар ингээд хийсэн юм байна. Тэгээд ийм шин чимэгдлийн хэсгүүд маань энэ заалны урт нарийн хэсэг болохоор энэ форматын урт гонцгоо аваад одоо энэ жоохон арай сонирхолтой болгоод энэ хааныхаа зөвхөн бүтээлүүдэд дангаар нь хийх шиг өөртөө зориулж энэ хааныхаа витринүүдийг гаргаж өгч байгаа. Боксууд нь том тавцсан. Одоо нойлын хэсгийн маань хаалт хэсэг мөртлөө энэ судалтай 8 шаргыг хийсэн арай жоохон модерн загвараар. Жишээлбэл нойрлын өрөө хөтөл одоо нөгөө тэмдэглэгээнүүд нь эрэгтэй эмэгтэй хүмүүс гэдгээ хатан ноёнгоор хийсэн байгаа. Энэ эмэгтэй нь хатантай, цааталтай ноёнтой. Энэ жишээлбэл одоо ингээд юуны арай жоохон монгол гэрийн тоон гэдэг юм. Шууд тоон гэдэг утгаараа биш. Арай жоохон орчин үеийн хэвцтэй орж ирсэн. Шууд хоолоо энэ ширээн дээр хийгээд үйлчлүүлэгчтэй шууд энэ дээр хийгнэ. Яг Монгол үндэсний ширээтэй. Гэтэ яг бас үндэсний биш арай жоохон модерн загвартай байгаа. Шууд энэ дээр хийгээд тэгээ заал руу орж ирээд одоо тэр нэг хийсэн чимэглэл нь хатад байна. Мэдээлэлд одоо Монгол хуучны үетэй. Одоо энэ хааны гэрлүүд
тэр ханын гэрэл байна, энэ ханын гэрэл байна. Яг өөрийнхөө логоныхоо дугуйн төрсөг оруулаад гэрлүүдэгт дандаа худалдаж авсан гэрлүүдэгч дандаа хийгдсэн гэрлүүд авч байгаа. Бүтээлийн чанартай гэдэг байгаа юмнууд маань тэр маскнууд маань дээр байна. Одоо ягдсан чимэглэлийн юмнууд маань. Одоо энэ заал ингээд ерөөсөө яг тэр чигээрээ бүгд одоо явган ан гэхэд тэр сүлжсэн тийм модон сүлжмэл юутай мозаиктай. Энэ хатан бол ерөөсөө ресторан хамгийн анх хийгдэхэд байсан ганц үлдсэн хатан маань энэ байгаа юм. Тэгээ Монгол ер нь одоо энэ хийцтэй юмнууд маань одоо ингээд төмөр байна, гуйл байна. Юмнууд одоо энэ нөгөө бүтээлийн чанартай маскнууд гэсэн ингээд төмөр мод ивэр одоо тэр жишээлбэл дээрээ дандаа гуйлын юмнуудтай хийцтэй доторх чимэглэлд нь яг жинхэнэ энэ жишээлбэл яг одоо ингээд жинхэнэ яг байгалийн чулуутай нүд гэхэд л одоо энэ дандаа төмөр металлууд явж байгаа. Байгалийн чулуу суулгуудтай өсөлттэй одоо нөгөө нэмэрмэл маань онцлог гэж гаргаж өгч байгаа юмуд маань жижиг витринүүд хатад байрлуулж өгсөн байгаа юм. Энд ч яг ингээд чулуу төмөр юмуд маань эдгэршээ совдон чимэглэлтэй багцтай яг энэ металл юмуд маань онцлог гэж байгаа. Нүднүүд нь маскнууд нүднүүд нь хөндлөг болцоод дандаа төмөр гэж явж байгаа. Тэгэхээр таны хувьд хамгийн анхны модерн намац рестораны одоо тохижуулахад те интерьер дизайныг гаргахад яг онцлог зүйл нь юу байсан бэ? Одоо сэлбэр байгаа штэ, сэлбрээс ахуулаад. Анх одоо 9 мөх маань намайг за одоо хоёул яг ийм юм хий гэд нэг надад санаагаа хэлээд өөрөө ч гэсэн санаагаа хэлсэн л дээ би одоо энэ яг Монгол гэдэг юмыг дэлхийн нийтэд ер нь харуулъя. Тэгээ үйлчлүүлэгчид зүгээр нэг хоол идчихэд гарах биш. Зөвхөн одоо нөгөө бэлэн байдаг материалууд тавих биш, аль болохоор бүтээл тал руугаа ресторана бүтээл ихтэй хүмүүс суугаад нэг хоол идэх зураа ч юм уу, хоол захиалах зураа ч юм уу, үз сонирхох юмтай байх. Тэгээ тэр нь хүнд өөрт нь нэг тийм гоё кайф өгж явах. Тийм одоо юу гэл надад тий орчин бүрдүүлэх санал тавьсан л да. Тэгээд одоо тэрэн дээр үндсэндээ Монгол гэдэг юмыг харуулахын тулд жишээлбэл морь ч гэдэг юм уу, эмхтэй өнгөлөөр хатан ч гэдэг юм уу тий. Ерөнхийдөө аль болохоор тэр нэг хуучин байсан юмнуудыг авсан ерөнхийдөө санаануудаа. Тэгээд тэрийг хооронд нь арай жоохон Монгол загвар руу оруулах гэдэг үзнэ гэдэг юм бодож л анх явжсан л да. Тэгээд хэцүү байхын үед бол хэцүү байсан. Одоо юу гэдгийг чи бүтээл байна тэгсэн мөртлөө бас ресторан байж явах хэрэгтэй байдаг тийм ээ. Хоорондоо орших хэрэгтэй байдаг. Гэтэ ер нь яг тийм миний өөрийн мэрэгжилд илүү ойрхон байсан болохоор хийхэд сонирхолтой. Тэгээ ер нь бол бас гайгүй хөдөлмөр их байх боловч хүн дуртай юм да бас нэг сэтгэл хангалуун гэдэг лээ. Тэгэхээр маскны тухай гэх юм бол таны яг хийсэн одоо салбар болгонд байдаг маскны дүр төрхтэй өөр ингэсэн онцлог шинжтэй маш үнэхээр гоё байдаг. Тэгээ маск одоо хийх одоо аргачлалч гэдэг юм уу те аргачлалынхаа тухай одоо бүтээлийнхаа тухай ярил. Яг маск бол манай үндэсний бас нэг урлагийн нэг салбар шүү дээ. Тэгээд яг миний хийж байгаа юу бол маск бол арай жоохон өөрийн гэсэн одоо өөрийн брэнд ч гэдэг юм уу альсвал модерн намацын брэнд ч гэдэг юм уу нэг тиймэрхүү одоо цамын маск жишээлбэл үндэсний юм цамын маск байгаа шүү дээ. Тэгээд одоо Африк жишээлбэл модон маскнууд байдаг. Би болохоор аль болохоор бүх тэр нэг масканд одоо байж болох бүх материалыг л шингээхийг илүү их зорддог. Жишээлбэл төмөр, чулуу, металл, арис үс те юу байгалийн ямар материал тэн дээр шингэх ингэж орж болох уу гэдэг үднээс авч үүдэг. Тэгээд их тийм үндэсний яг ер нь миний хийж байгаа гол баримталж байгаа тэр бүтээлч бай чимэглэл дээр ч баримталж байгаа зарчим маань одоо бүр их яг хаанаас нь ч харсан Монгол бол харагддаг. А гэхдээ тэрэн дээр гадны нэг элемент ч байдаг юм уу хин нэг юм бол санаа тийм байх ёстой гэсэн юмгүйгээр л одоо аль болохоор чөлөөтэй хийх санаатай зарим нэг нь одоо хүн харахад бүү харагдаж байгаа масклээ бүү хараг байдгүй тийм бүү харагдаж явах ч байт юм уу эмхтэн энэ голцоо эмхтэн хүн гэдэг л те гоо сайхны тойлон эмхтэн юм болохоор илүү их масканд эмхтэн хүн гэдэг нь илүү илбэг байдаг. Тэгэхээр маскныхаа санаагаа эмхтэн хүнээс авдаг гэсэн үг. Одоо ер нь голцоо тийм шүү. Эмхтэн хүн л голцоо хийдэг. Тэгээ интерьерт маск бол их зохицох нь ер нь яг хийснийгаа дараач тэр хүмүүсээс сонсгодч тэр илүү их зохицож өгдөг юм тал нь юу гэхээр материал маш их материал болж өгдөг. Зөвхөн нэг төрлийн материал биш би нэг олон төрлийн материал оруулах гэдэг шиг.
Тийм болохоор олон төрлийн материал хоорондоо яаж хорших вэ гэхээр их тийм шаглаа болж өгдөг тийм. Одоо жишээлбэл чулууг зүгээр одоо гуйлан дээр зүгээр суулгачихгүй заавалчгүй хээтэй уулзтай байх болно. Тэгээд тэрэн дээр холбогдож байгаа одоо зөөлөндлүүд маань сүлжээстэйч байдаг юм уу тийм ээ. Тэгээд нөгөө ханнаас зүгээр энгийн зураг юм уу хавтгай сэлбэрээ бодоход маск маань илүү их тийм объемтой орон зайтай болдог л доо. Тэгээ ханнаасаа наашаага товоолт ихтэй. Тэгээд зөвхөн нэг юм хавтгай дүрстэй биш. Их тийм орон зайны хувьд бол их чөлөөтэй болдог. Зүгээр нэг ресторанд байж байгаа бүтээл гэдэг үүднээсээ биш. Зүгээр бүтээл гэдэг утгаараа илүү их тийм зөвхөн тэрэн дээр хүн ресторанда нэгдүгээр зогцонд хоёрдугаар бүтээл гэдэг үүднээсээ хүмүүст илүү их ойрхон хүрдэг байна. Тэгэхээр таны урланд ч гэсэн харж байна л да. Энд ч зөндөө бол ингээ маск яг хийгдэж байгаа үйл явц нь те. Зарим нь эхлээ, зарим нь дундаа орсон явж байна. Тэгэхээр та өөрийнхөө тийм коллекцоо ч юм уу гаргах ч юм уу үзэсгэлэн хийхээр төлөвлөгөө байгаа юу? Яг хоо үзэсгэлэн хийх гээд ер нь боддог л доо гаргах гээд. Тэгээ үзэсгэлэн гаргахад одоо үзэсгэлэн юу гэдэг нь 7 хоног ч юм уу 5 хоног хүмүүст хүртээгээд тэгээд одоо тэр чинь байхгүй хураагдчихдаг штэ. Тэрнээс илүүтэй ресторанд хүмүүсийн байнгын үйлчлүүлдэг, байнгын ордог газар байвал одоо үндсэн одоо мөнхөд л одоо хүмүүс харж их юм да. She remembers what her father said. Don't talk to strangers. It's just a simple thing you've got to say. Look out for danger. And she talks in her own head. I'm like an angel. Shake the can and drift away. Don't talk to. Нэр ангийн толгой болгоонуудаас хаваад яг юм Амри. Юу вэ? чоны толгой бай. Гайхалтай шүү. Бараг хүний толгой болчих. Энэ хөдөр гэдэг нэг хаваар хэлтэй чинь толгой бай. Хөдрөө. Тий. Ингээд Энэ чоны толгой юм уу? жигнээс ахуулаад л байгаа шүү дээ. Гэсэн мөртлөө Монголд ч өрөвчсөн юм шүү дээ. Чоны нөгөө нэг шагаа гэдэг чинь юунд байдаг л нэ хулгаалдаг гэдэг чинь. Тийм юу Соёо үед тэр чинь чоны юу гэдэг шагаа тийм. Үсгийнээсээ доош байх хэрэгтэй. Энэ одоо тасын толгой. Тийм бас нэг байгаа шүү дээ. Ингээд юм янз янз гэдэг. Ями юу гэж мэддэг юм тэтгэндэл байгаа. Динзавр л юм шиг гэсэн. Ингээд хавцаглал шүү дээ. Техник дизайнер л гоё. Тийм тэрийг чулуун дээр суулгаад бас чимэглэл болох юм. Энэ минь ингээд одоо бүх чимэглэл болно шүү дээ. Тийм тэгээд зарим нэг нь сонирхолтой тоглох юм. Авах зүйлтэй хаваа хийж чадахгүй гэж байна. Харин тий. Таны урланд орж ирэхээр ингээд миний ерөөсөө нүд тогтохгүй байна л да. Энд тэнд ингээд аяа гой гой юмнууд харагдаад аяа сонин содон юмнууд харагдаад. Тэгэхээр та урлангийнхаа талаар жоохон танилцуулаач. За одоо жолооч хүн хоёр дахь гэр машин гэдэг шиг. Одоо яг л хоёр дахь гэр л дээ. Энд чинь таал хоноо дөнжил янз янз. Тэгээд яг урлангийн хувьд гэх юм бол ингээд ихнээсээ арьс үснээс бүхэл нөгөө нэг материал гэсэн одоо ингээд жишээлбэл ингээд нэг түүнүүдээ цуглан эврэхт одоо ингээд янз янз байгаа. Жишээ нь энэ болохоор эвтэ 4 амтан байх шиг байна те. Та нэг хийж дуусгах гэж байгаа юм шиг биш те. Тийм ер нь тэгээд сэлбэрч хүмүүс тэгдэг юм шиг байна. Нэг юм хийж байгаа л яг ингээ бариад дуусгах ажил ховор гэдэг л та. Тэгээд нэг юм хийж дахиад нэг өөр юм орчдөг, эхлүүлээд орчдөг. Бүр жил болцсон юмнууд хүртэл байдаг. Тийм кинонд хийжсэн юм хувцснууд хүртэл явж байна. Тэр одоо жишээлбэл паркинг лого хийгддэг. За энэ бас их гоё таалагдчих надад. Өлгөөрөлтөй хувцас тайлаад би нэг Тийм ээ. тий хаанаас нь чамаагүй юмнуудаа өлгчдөг, наашин цаашин зовгоод. Юм аа ингээд шууд үлгчих аюу хайрын санагдаад байна л да. Ингээд мух олгочих юм тийм санагдахаар. Хүмүүс жишээлбэл нэг өлгөөр байлгахт зүгээр нь өлгөөр авчираад үлгчдэг штэ. Тийм биш одоо цавцаа тайлаад цүнхээ ямар ч юм байдгийг авчираад ингээд үлгчиж яхад олон юутай нэг 3 ширхэг үлгүүртэй биш юм байж хатараа сони юм гэдэг. За юугаараа ба энэ түүгээрээ тэгэл үлгөөрийг хийгээл явж штэ. Нэг өлгүүр ч гэсэн бас нэг жоохон бүтээлээ жанртай харагдчихайвал. За энэ бас хамгийн гоё таалагдж байгаа маскны нэг те. Маск те. Энэ одоо гэхэд л баг
4 сар 5 сар болж байгаа нас. Нэг хараал нэг юм хийж байгаа л нэг болохоо байждгийг. Тэг нэг юм чи энэ ч арай биш ч юм уу гэж хайчихсан. Тэгээ зарим нэг нь авч хайчихаа дахиад шинээр хийн. Жишээлбэл одоо энэ дээр ивэр ихэд одоо анх бугын ивэр хийцэн байж байгаа сүйдээ бугын ивэр нь арай болохгүй юм шиг болонгот нь орхичоод байжгаад өө нэрээ өхөр байжлах юм ингээд өхөр авдаг ч юм уу металл эснүүдийн сольдог ч юм уу. Тэгээ энэ жишээлбэл би нэг юм дуу юм багнан дээр ингээд тойргоор юм чи одоо ховор хөндөй байгаа. Багнан дээр шууд ингээд тойргоор ингээд суулгаад хойтолт нь гэрэл суулгах чи гэж анх сарч хийж ирсэн. Төвлөстэй гойлхон шүү. Ингээд жижиг сажиг юмнууд хийгдэг л дээ хүмүүс нэг найздаа нэг тийм өгсөн юм гэхэлэр бүтээлийн чанартай юмнууд бэлгэлээд тахдаг хэцүү тий. Хуцаа шаардсан болохоор заримдаа бас харам байдаг өөрийнхөө бүтээлд өгөх тий. Тийм учраас жижиг сажиг юмнууд хийгдэг. Энэ жишээ нь одоо модыг ингээд та өнгөөр ботцсон байна уу? Тий. Ер нь одоо яг мод гэхээс одоо Африкч гэдэг юм уу ихэнх юмнууд жоохон буудалт багтай байдаг л та. Тэгээ би болохоор бодолттой бас материалтай илүү их баялаг болгож л хийх зорилготой байгаа. Жишээлбэл манай нэг найз байдаг шүү дээ. Бат тогтох гэдэг. Одоо 70-ны ясаар хийдэг гэл. Одоо тэгээ зарим нэг нь хөөрөгч гэдэг юм уу одоо дэлгэр сайхан гэдэг найз хоёр нь ангийн одоо манай энэ ангийнхан л да. Одоо энэ манай багш. Одоо нэг найз маань жишээлбэл одоо Баян онгорт дам баримлаар парк тогтоолох. Тийм юм хийж байгаа ч гэдэг юм уу. Нэг жишээлбэл одоо энэ нэг Миндвэр гэдэг найз маань жишээлбэл одоо давг дөрж сумгийн давг дөржд одоо нэг усан ахуулгад нь бэлгэлдэг тийм бүтээл одоо суумо сонирхож илүү их юм ийдэг ч гэдэг юм уу. Одоо нэг найз маань жишээлбэл тэр лавг дөрж гээд хөөрөг рүү илүү их орж байгаа. Тийм чулуун шилбэрлүү гэл. Ер нь хүн болгонд өөр өөр ингэсэн онцлогтой юмнууд л. Харин янгэр ямаа мөн үү биш үү? Биш хоц. Ийм жижиг юм биш. Хамгийн ногийн юм Ямааных юм уу? Тий хоц. Хоньны эцэг штэ тий. Янгэр ямаа ч хамгийн л амир юм штэ тийм шүү. Аргал байна. Аргал Тий жишээлбэл одоо наад чинь зөвхөн нэг еврейнийхэн диаметр чинь метр шахаа болчдөг. Тэр нэрстра хийхэд бүх юм л болохоор цогц ихгүй бол бас жоохон бас цогцыг чадахгүй юмнууч бас байгаа л баг тий. Хүн алдааг хийх биш. Тэгээд жишээлбэл одоо ресторанууд хийж яхад одоо захиралтай юм уу менежер бид нар урагшаага Орос руу ч юм уу бас гадагшаага явж материалаа сонголт хийдэг л дээ. Одоо яг нөгөө Монголд байж байгаа материалуудыг аваад хийхлээр өөр нэг ресторанд орохлоор давтагдах ч юм уу аль эсвэл нэг гоё обой сонгоод хийчдэг. Нөгөөх маань нэг дараа чинь нэг найз нь хоол идчихэд найз гэртээ очисон чинь нэг найзынх нь унтлагын өрөөнд байх ч юм уу тийм айлтахаар байхгүй тулд материалуудаа гаднаас сонгохыг ирмэлцдэг. Гэтэ бүгд бас боломжгүй л дээ. Боломжтой жишээлбэл хөшиг гэхэд одоо нэгэн л Монгол юм харуулъя гэж байгаа юм чинь одоо заавал юм гэрийн ханууд хийгээд байх биш. Гэрийн хан харагдсан тийм элементтэй зөөлөн хөшиг сонгох жишээлбэл шаардлагатай болно. Яг тэр маань бас очисон газараа олдохгүй байх. Бас азтай тохиолдолд их таарсан юмнууд олддог. Болж игэл материалаа гаднаас ер нь Бээжин, Орос дээрээс захиалж эсвэл өөртөө явж авдаг л да. Ресторан гэхэд нойлын хүн бицээгээд жишээлбэл нойлын өрөөрөө яваад харахад одоо яг үүдэн дээр нэг л одоо бид нар юун талаа гараараа юм хийж байгаа байлаа. Бэлэн нэг нойлын өрөөний чимэглэлүүд биш. Одоо эмэгтэйд нь хатанч гэдэг юм уу, эрэгтэйд нь ноёнч гэдэг юм уу, ресторанууд ерөнхийдөө тийм заах тэмдэглэл байна уу, жижиг аксессуар элементүүдийг бол болж игэл бүгдээр нь гинэл тийм үндэсний шинж чанартай гараар хийсэн байхыг л зорддог. Уран бүтээлч Сэлбэрч Даваабаатрын бүтээлүүд интерьерт өөрийн орон зайгаа олж тухайн орчноо хэрхэн амьлуулж чадсныг хамтдаа сонирхлаа. Ингээд түүний цаашдын уран бүтээлд амжилт хүсье.
numbers, what our fathers say. Don't talk to strangers. It's just a simple thing you gotta say. Look out for danger. And she talks in her own head. I'm like an angel. Shake the can and drift away. Don't talk to talk to. Design News булангаараа луу жилийн шилдэг барилгуудыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад орчин үеийн архитектур, орон зайн шийдэл бүхий орон сууц, үйлчлэгээний иж бүрэн зохицолбор барилга үндэслэлээр усан луу жилийн шилдэг барилгаа шалгарсан Coyote компани One Residence орон сууцны барилгыг танилцуулж байна. Coyote компани Сүхбаатар дүүргийн 1-р хороонд 5-16 давхар бүхий орон сууц үйлчилгээний 6 блок зохицлын барилгын төслийг бол амжилттай хэрэгжүүлж дуусч байна. За манай одоо зохицлын барилга нь одоо 12 онд архитектур орон зайн шийдлэр бол одоо шилдэг барилга болсон. Үүнд нөлөөлөх хэд хэд хүчин зүйл байна гэж одоо би бол дотроо бодож байна. Нэгдүгürt нь бол архитектурын зөв шийдэл бүхий ерөнхий төлөвлөлт, хоёрдугаар бол Европ стандартад нийцсэн Европ чанар стандартад нийцсэн бол хийц болон одоо материалын одоо чанар үүсгэлээр бол одоо шалгарсан болов уу гэж бодож байна. За манай Coyote компани барьсан Day1 зохицлбор барилгын одоо давуу талууд нь гэвэл одоо цахилгааны их үүсвэр болон за гадна бохир цэвэр усны одоо холболтныг бол одоо төвийн шугамд бол одоо холбуулж өгснөөр одоо давуу талтай энэ одоо юугаар давуу талтай байдг вэ гэхээр нэгдүгээрт бол одоо ямар нэгэн цахилгааны их үүсвэрийн одоо дутагдалт болж одоо цахилгаан одоо тасалдах үед бол одоо бага харьцангуй тасалдах одоо нөхцөл нь бол одоо харьцангуй бага. Дараагийн хэмжээ нь болохоор манайх өөрийн гэсэн одоо генератор цахилгаан их үүсвэртэй болж байгаа бол энэ одоо ямар нэгэн байдлаар цахилгааны одоо их үүсвэр тасалдсан тохиолдолд бол өөрийн генератораар одоо орон сууцны одоо бүх хэрэгцээг бол одоо хангах ийм одоо нөхцөл боломжоор бүрдүүлж өгсөн нь одоо манай барилгын нэг давуу тал. Хотхны одоо цэцэрлэгт ногоон одоо байгууламж түүн дээр одоо гэрэл түлэг мөн одоо агаржуултыг бол одоо цогцоор нь одоо бүрэн шийдэж өгсөн. Одоо зүйл юу гэхээр манай барилга нь одоо доороо бол одоо 70 тонны одоо усны цэвэр усны нөөц агуулгах савтай. Энэ нь бол одоо ямар нэгэн байдлаар төвийн шугамын засвар үйлчилгээ явуулж байгаа ус одоо цэвэр ус одоо тасалдсан тохиолдолд ямар нэгэн одоо аваар ус байгалийн гамшиг болоод барилгын одоо ус төвийн одоо шугам ямар нэгэн байдлаар ус одоо шахах боломжгүй ч юм уу тийм үед бол одоо өөрийн нөөц одоо савнаас бол одоо усыг бол одоо шахах орон сууцд оршин суугчтай бол хэрэгцээг нь бол одоо хангах ийм одоо иж бүрэн системээр зохион байгуулагдсан байна. Coyote компани нь 2003 онд байгуулагдсан барилга угсралт, засал чимэглэл, материал үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг. Coyote компани One Residence орон сууц нь орчин үеийн архитектур, орон зайн шийдэл бүхий орон сууц, үйлчилгээний иж бүрэн цогцлбор барилга үндэслэлээр усан луу жилийн шилдэг барилгаар шалгарсан. One Residence орон сууц нь цахилгааны нэмэлт их үүсвэртэй, Panasonic брендийн цахилгаан тоноглуудтай, Pentra Seal шалтай автомашины нэгдсэн зогсоол, Европ стандартын Cocon брендийн тохиолол, домофон системээр тоноглогдсон. Герман улсын Mako тоноглолтой, Foris болон Schuko брендийн вакуум цонхыг суйрлуулж, Porsche угаалгын өрөөний Kolo брендийн тоноглолтойгаараа олсон.
Манай энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Хэрвээ та нэвтрүүлэгтэй холбогдохыг хүсвэл доор хаягаар бидэнтэй холбогдорой. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.